За сайн бацхан уу. Өнөөдрийн манай зочин өмөрт мега ах маань хүрэлцэн ирсэн байна. Урилга маань хүлээж авч хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Баярлалаа. Намайг ирсэн явдалд маш их баярлалаа. За тэгээд хавар болж байна. За саяхан тэмцээнд ороод ирлээ. За тэгээд та ороогүй шүү дээ. Би ороо. Нөө шавь оруулчаад ирлээ. За тэгээд амжилт өндөр сайхан оролцоод ирвүү тэмцээн ямарх болов? Тий, сая 4 сарын 4-нд Ирээдүйн мистер буюу Улаанбаатар хотын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болдгийг. Жил болгон уламжлалт болдгийг тэмцээн. Энэ тэмцээнд манай нэг шим маань бодибилдинг ангид 70 кг хэмжээнд орж алтан медаль аваад тэгээ хүрэлцэн ирээд байж энэ да. За. Тэгээд мега ах одоо хичнээн шав төрүүлж ив да. Ер нь нийт. За яста шавнараа бол тоолж байгаа гэж. Ер нь олондоо ер нь л тэгэл боди пауэрлифтинг гэл бүхэл энэ хоёр спортоор л шавнарыг бэлтгэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Одоо сүүлийн жилүүд бол илүү өөр их бэлтгэлээс илүү л бодож байгаа шүү дээ. Ер нь шав талдаа. Тийм, шав талдаа, сургалт талдаа л ажиллана да. За одоо би тэгэд ингэ нэг таныг танилцуулах гэхээр ингэж байна. Нөгөө амар урт ийм олон бичгийн заас болдог үний чи одоо яаж танилцуулах вэ гэдэг шиг. Би зүгээр асуугаа явчих. За та чи одоо спортын ямар цолтой вэ гэл. Тий, би пауэрлифтинг олон улсын хэмжээний мастер. Бодибилдингээр мөн адилхан. За тэгээ хэвтэ шахалтар мөн адилхан олон улсын мастер. 3 спортын мастер олон улсын. Тий. Яа ясл. Би одоо ахаараа их бахархаж явдаж танаас ингээ үлгэр дуурайл аваад тэгээд таны боддtiin би яаж ийм амар ингээд баян формтой, баян одоо ийм ирч хүчтэй тэгээ ажиллаа хийн, бэлтгэлээ хийн. Тэгээ бас мегастор гэдэг одоо дэлгүүрийн ажлуулна гэл ингээл бас л үнэхээр одоо ингээ бахархаж явдیں۔ Тэгээд одоо та ингээд яаж ийм гоё ирч хүчтэй яг миний спортын амжилт гэх юм бол миний би нэг бие онцлог юм шиг байна. Би нэг энгийн үед нэг өөхөн хув баг байдаг. Ер нь бэлтгэлийнхаа тэгээ өндөр ачаалттай байнгын явж идэг бэлтгэлийг бол 7 өнөخت 4-өөс 5 удаа заримдаа ч 6 орчих шийдтэй. Тэгээд бодигийнхоо тэмцээнд орчин ажиллаач чинь тэгээд хуйхан ажлыг бас амжуулчин аавынхаа ажлыг бас гүүргээ үүсгдэг чинь тэгэл ерөнхийдөө бүхэл юмыг тэгэл цагийн менежментийг сайн барьдаг. Энэ цаг бол ерөөсөө л эргэж олдохгүй алтан боломж эргээс сул цаг үрхийг маш дурггүй. Ерөөсөө цаг л цагаар бэлтгэлж адилхан ажиллаж адилхан ерөөсөө л цагийг хараад графикаар дагуул явдаг. За пауэрын тухай жоох асууя. За пауэрд одоо хэдэн онд яаж одоо ороод одоо хичнээн удаа улсын аваргад оролцож байна? Тийм пауэр гэх юм би чинь Монбесын биеийн тамирын сургуулийг төгссөн. Тэр үеэс оюутан байх цагаас л пауэр спортыг сонирхож эхлээл. Тэгэл 2007 онд улсын аваргад орох гэж үзэл тэр хойд чинь багийн бүрэлдэхүүн заавал нэг спортоор эсвэл аймаг коронд хамрагдж тэмцээн уралдаанд ордог байсан. Яг ганцаарч нэг хувийн талаас оруулдаг байсан. Тэгээд тухайн жилдээ орж чадаагүй өнжөд 2008 оноос орж эхэлсэн. 8 онд ороод суултынхаа төрөлдөө мултраа сахалтаараа нэг төрүүлээд тэгээд эхэлсэн. Тэгээд 9 оноос яг эхлээл тууштай ерөөсөө тэгээд тастал эхэлсэн шүү дээ. 9 онд залуучууд насны хүчтэн төрүүлээл. Тэгээд 10, 11, 12. Тэгээд 13, 14 он WBC холбоо бас тим холбоонд нэгцэхгүй Монголч 2 холбоо үүсгэн байгуулагдаад тэгээд тэр WBC-ийн холбоо хэвтэ шахалтын 4, 5 4 пауэрлифтингийн нийлбэрийн 5, 6 4 тэг чи нийтдээ ингээд 16 4 нод төр байна уу та. Бодигоо нөх юм бол тэгээд нэг 17 8. Бодигоорч биш 4 5 4 байгаа юм шүү дээ. Улсын аварга да. Одоо энэ жил дахиад байгаа нэхэндээ. Би таныг нэг санд юм аа нөө нэг саяхан штэ. Жилийн өмнө тийм ээ. Энэ тэмцээнд ороод бас нэг юм нөө шагналын юу гэх бооцоо авчихсан тий. Тэр талаараа та яриач. Тэр чин 2025 оны Монголын мистер тэмцээн 80 кг хэмжээний тамирчид сая төгрөгийн бооцоо тавиад өрсөлдөё гэд тийм челленж юм уу да тэгээд дуудсан. Тэгэхээр би ч яг тухайн үедээ өнгөрсөн жилийн бэлтгэл форумжилт бас сайн байсан. Тэгээд сая төгрөгийн бооцоо тавиад оролцсон. Нийт 6 тамирч оролцсон байна. 80 кг хэмжээнд бол нийт нэг 16 оролцсон. Яг бооцоо тавьж оролцсон нь 6 оролцсон. Тэгээд тэр чин 80-аа тэгээд бооцооных мөнгө би авцсан шүү дээ. 6 сая төгрөгийн эзэн болсон. Өөрийнхөө мөнгө хасаа 5 сая төгрөг. Тийм байна тий. За тэгээд одоо
Дүүн нэг ийм асуулт сууя. Та яг анх одоо яаж явж байгаад энэ ертөнц рүү одоо хөл тавив? Тий би болохоор 10 жилээ болохоор Хөвсгөл аймаг их уусмын ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Тэгээд би чинь төгсөн гутаа ерөөсөө хөдөө мал дээр гарна гэсэн бодолтой л ерөөсөө л малчин айлын хөхт болно. Угаасаа малчин өмчийн хөдөө байсан. Тэгээд нэг орой сумын төв орж ирсэн манай ангийнхан ч одоо конкурс өгөх аймгийн төв рүү маргааш өглөө явна гэж тэгж эхэлцгээсэн. Тэнгуут нь би жаахад хүүхд насныхаа онгөрөөл дагаад явж очоод биеийн тамирын дэд сургуулийн хуваарьт бүртгүүлээл тэгэл шалгалт өгөөл мобисын биеийн тамирын дэд сургуулийн оюутны авчихсан шүү дээ. Тэгэл тэр цагаас эхлээл мобис оюутан болоод тухайн үед оюутан болж эхлээд чөлөө төхөөр суурь тавиал жил гарan явсан бахаа чөлөө төхөөр. Тэгээд жил гарan бэлтгэл хийж байгаад хөвдгөндөө жоохон бэртэл аваад хэсэг завсралсан. Тэр хоорондоо нэг би ч оюутны дотор байранд байдсан мобисын. Тэгээд хойш нь дөнгө тойроод баян зүрх зах гээд тэнд нэг ширэн байдаг бас нэг боксинг клуб байдаг байсан. За. Тэр энэ хоёр спорт руу ингэж клубыг хийсч явж байгаа л тэгээд павер руу орсон шүү дээ. Тэгээд сүүлдээс нөгөө чөлөөтэй шорхоод тэгээд төмөрлөө орсон шүү дээ. Эвэнд итгэгч байгууллагууд Lemon Bakery, Aiko Цэврус, Идэр баялаг, таны тавилга, Аз Лакшма. За тэгээд ахасаа дараагийн асуулт бол за Эрдэнэ хотод хэдэн онд одоо ирж ив? Би Эрдэнэ хотод 2009 оны 8 сарын 27-нд ирсэн. Тэгэл түүнээс хойш одоо суурь байна да. За анх ирж байхад одоо фитнес одоо явж ирсэл байсан байж таарна. Тэгээд одоо ямар фитнесүүд байв? Тий нааг анх Эрдэнэт ирэхэд хилэнц фитнес, хангарт фитнес, оушн. За энэ гурван фитнес л байсан юм дөө. Тий Эрдэнэ фитнес гэдэг дөрвөн фитнес байсан юм. Тэгээ хамгийн анх бол одоо мэрэгжил сургууль үйлдвэрлэлийн төв буюу одоо Темс гэж яриад байгаа шүү дээ. Тэрний доотлолт хилэнц фитнес одоо жимтэйхэн ажилладаг байсан шүү дээ. Тэнд явж ирсэн. Та фитнесийн багш хийжсэн үү? Мэдээж хийжсэн шүү дээ. Тэгээд яг хэдэн орноос ахуулаад одоо анх одоо хаана багш хийжв? Хамгийн анх юм бол хилэнц фитнес байхгүй. За. Тэгээ 2009 оны намраас эхлээд 10 оны 1 сар хүртэл тэнд багшаараа байжгаад тэгээд 2010 оноос хойш Эрдэнэ фитнес багшаар ажиллаад тэндээс би чинь 3-4 жил ажиллаад дараа нь X-Gym фитнест ажиллаад дараа нь Maximus фитнест ажиллаад тэгэл одоо энэ үнцэн ажиллагаа орсон тэгэл ач. Дандаа багшийн ажлуудыг олон жил хийсэн. Би таны нэг үеийг айгуу сайн санд юм уу? Maximus гэдээ ярьлаа ш та. Maximus-д ингээд орой багшаа хийдэг, өдөр ажиллаа хийдэг. Тэгээд завсраар нь бэлтгэлээ хийдэг. Нэг юм айгуу өндөр циклтэй хэсэг байсан уу танд? Байсан. Биш тухайн чинь ээлжинд явдаг өдрийн ажилт байсан. Өдөр болохоор чинь өглөө 7-аас гараад орой 5 гэж буучрна. 5-аас шууд 5:30-аас орой 22 цаг хүртэл яг заалны багшаа хийчин. Анхсан бүтсэнд бол хувь хүмүүстэй бас тасалжуулт хийчин. Дээрээс нь өөрийнхөө мэдсэн бэлтгэлүүдийг явчин. Тэгэл аль болох зохицуулаад яваалт гэсэн. Гэхдээ амар өндөр формтол байгаадсэн тэр үед. Тий, ер нь бэлтгэлийн форм бол аль болох өндөр түвшинд би ер нь барьж явдаг. Одоо ч ер нь барьжлаа. Одоо чинь 6 сарын 6 Монголын министр болох гэж байна. Би одоогийн байдлаар нэг 60-70% бэлтгэлчтэй хангацсан явж байгаа. Одоо нэг сарын дараа зогсно гэж талаач та. За ийм мундаг хүнтэй ярилцж байгаа юм чи би нэг ингээд асуучих та. За залуучууд болохоор ингэдэж штэ. Бэлтгэл одоо ингээд нөө тэмцэн тий 6 сарын дараа 3 сарын дараа гэж заримдаа тэгцэн өвчдөг штэ нөө бэлтгэж байгаа тий. Та бол ингээд хэдэн жилээр нь бэлддэг байх нь штэ. Тэгэхээр энэ талаар та нэг ингээд залуучуудаа зөвлөөч. Тий ерөнхийдөө манай Эрдэнэтийн гэлтгүй ер нь Монголын нийт яг бизнес сонирхчдаг хүмүүсийн дунд бол яг асар богинохон бодолтой байдаг. Бизнесээр нэг 2-3 сар яваад гоё болчихно, хуурчин эсвэл 100-200 суугаад эхэлчин те залуучууд нь тийм ингээд ойлголттой ерөнхийдөө. Яг бизнес гэдэг юм аа ерөөсөө амьдралын тогтмол хэвшмэл хэв маяг нэг талаас нөгөө талаас сахилга бат. Асар өндөр сахилга бат. Цагийн менежмент энэ бүгдийг зохицуулж чадсан. Тэгээд тууштай шантаршгүй өөрийгөө дайчлаж явж чадсан хүн бол бизнес спортоор амжилт гаргаж байгаа байхгүй. Өөргөөч болон өрөөлийг ч өөрчилж чадж гэн.
Тэгээд тэн тундаасаа тэгээд дэше шалгараад чихэр дэше авахгүй гэдгийг эндээ заагаад өчөж байгаа байхгүй. Надаа фитнес спортоор би ч ингээ нэг бас хэдэн тэмцээнд орж үзсэн. Тэгэхэд бол хоол үнэхээр айгу бас асуудалтай. Одоо нэг хоолоо бэлдэндээ ингээл би нэг удаа таныг ингээ харсаахгүй. Ингээ цаахан цөв ийцэн ингээ явж ирсэн шүү дээ. Тий. Би дээр саяхан нэг ярьсан шүү дээ. Сая ярьсан нэг энгийн үедээ би нэг өөхөн хөв баг байдаг. Яг бодгийн тэмцээн болсон ч орчдөг, павер болсон ч орчдөг гэдэг утгаар миний биеийн онцлог өөрөө тийм бил. Яг би ч бодгийн тэмцээн маргааш нөгөөдөр боломж би 100 идэж байгаа орчдөг шүү дээ. Одоо сүүлийн 20 оноос хойш харин тэгж бол орохгүй байгаа. Яг нэг чиглэлээ бодибилдинг чиглэлээ бариад би яг тууштай явж байгаа. Өмнө нь 12 оноод бол ерөөсөө дураараа л хоолж иддэг байсан. Ерөөсөө шинэ эсвэл баг босч идэн гэдэг шиг л тэгж л идэж байгаа л орчдөг. Тэгсээрнээр би ч амар нэг гин зогсдог гэсэн шүү дээ. Онцлог байна л да тий. Би онцлог ерөөсөө ерөнхийдөө нэг яргаадуу махта, чангадуу махтал би хүн юм лээ. Тэгэл тэгэхэр чи нэг жин хасахгүй шууд зогсож чинь буцаагаад эргээд 2 хоногийн дараа паверын тэмцээн хүчний бэлтгэл хийгээд явсан ч хүч нь унахгүй байж идэг. Юусэн нэг надад ядралт баг, цуцлт баг, хуцаас эрэхтэй их амархан тийм их давуу талтай юм лээ. Тэгэхээр одоо энэ нэг биеийн ситингс гэж штэ. Энийг одоо ингээд генетик нь хүрээд ирвүү эсвэл та багада одоо ямар нэг юм хөдөлмөр шаргуу ч юм уу юм байв уу? Тий. За энэ бол би бол яг тэгж бодгийн аав ээжээс яг уламжлагж ирсэн надад бас нэг давуу тал юм болов уу гэж боддгийн. Дээрээс нь нэг багадаа биш амар хар ажил хийж хар ажил гэж ярьдаг чинь бор ажил мод төлөө гээл бүхэл ажлыг ерөөсөө ах 2 3 ахтаа биш дээрээ. Тэр 3 ахыг дагаад байсан хаанд юм цуг л юм салж унтлал бэлтгэлийн барилд нь ноцолдно тэгэл төлөө мод чулуу гээл бүхэл ажлыг цуг юм тэгэл тэрний үр шимээр л одоо надад нэг ерөнхий биеийн хөгжлийг бол 10 жилдээ автсан. Тэрэн дээр нь жоохон ингээл системтэй ерөнхий нэг заал танхим руу ороод бэлтгэл хийгээд гот хурд өндсөн болол л биш боддог. Одоо та хэд хүртлээ ер нь бэлтгэл хийнэ гэж бодож байна. Ямар ч нэг одоо ч 2010 2030 болж өгöd 40 гээд 4.1 жил гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нэг 10 гаруй жил байна гэж бодоод байгаа шүү дээ. Ямар ч юм тэмцээн уралдаанд орно гэж шүү дээ тий. Ямар ч юм тэгж тооцоод бодсон л явж байгаа. Болчих واخ гэж боддог. За одоо ингээд за 10 хэдэн жил одоо тэмцээнд орно гэж шүү дээ. Тэгэхээр одоо би бол таны өмнөөс ингээд нэг зүрх ийм хашрах ийм үзэгдэл явагдсан шүү дээ бид нар ч бол танд бол тэр ерөөсөө юм байхгүй нэ тий. Та одоо ингээд нөгөө байнга юм формтой байсараа одоо бүр ингээд тасцсан байна уу? Тий ерөөсөө биеийн онцлог ерөөсөө бүр тасцсан. Тий одоо ингээд хоолны дэглэн барьлаа би одоо ядарч цуцлаа гэд нэг хайхтай тэгээд ингээд унаад унж босоод байхгүй. Ерөөсөө нэгэн жиг тийвэр аль болох өгсөж л зүтгэхийг л бодоод тэгээд явждаг. Тэгээд хоолнуудны тал дээр би чинь нэг айхтай жиг хасдаггүй. Одоо би чинь би нэг 80 кг жид байгаа шүү дээ. Тэгэл одоо Монголын мистер тэмцээн 6 сарын 6-нд болно яг байгаагаар очиж зогсож байна. Ерөөсөө зөвхөн өөхнийхөө хоёрыг жоохон багсаад 2-3 хил хасаад зогсож байна. Тэгээд болчих. Тэгэхээр чи над нь буцаагаад дараа дараагийн тэмцээн дараа жидүүдэд болохоор амархан бас ядарч байгаа. Тэггүй нэг 90-ээс хасаал манай жингийнхэн бол 90-95 та усууд байгаа шүү дээ. Энэ доотлол нэг 86 долоотой. Тэгээд 80 луу чи 78 9 болтол хасаал 10 15 хил хасчих. Би тэгт бол гүйшт нь 3 4 хил хасаал зогсож болоо. Энэ бол ерөөсөө буу. Тэгэл маш амархан. Өнгөрсөн жил бол би чинь 83-аас хасаал 78 7 цутай зогсож байна. Тайзан дээр гэсэн. Энэ жил яг тэр явцаа би одоо нэг 80 кг гэдэг чи одоо 2 хил хасаал 78-тай зогсон гэсэн. Өнгөрсөн жилээс нэг 4 500 г илүүл бочин мартаа зогсон илгэж бодож байгаа шүү дээ. За одоо ингээд шавнар авж байгаа, хувийн багш хийж байгаа. Тэгээд нууц иш бол таны одоо үн ханш гэх юм уу те? Би яг үндсэн яг өөрхийн бэлтгэл дээр ингээ хамрагдаад явах юм бол нэг айхт үнэрдэг юм уу? Яг миний бэлтгэлийн цаг дээр хамрагдаад явах нь 3 400 та тий. Яг тухайн хүний одоо жишээ чиний цаг дээр би чиний тасгалжуултыг өгнө гэх юм бол би нэг 600 хавцаа л байдаг. 600. Тий. Та чи тэгвэл бас харцсангуу гайгүй юм биш үү? Амар хямдхан байгаад байгаа юм биш үү? Тэгээ яах боломжоор манай ерөнхийдөө тэгэл айхт үнэх гээд явах тэгэл. Аль болох л тэгэл бусдадаа дэмтэд тусдаа өөр энэ хугацаанд одоо
сурж мэдсэн туршлага юу вэ? Тэр бүгдийг л аль болох л бусдадаа түгээж л явуу сайхан дөө. За тэгээд өнөөдрийн манай зочин амирт Мега ах маань хүрэлцэж ирж сайхан нээлттэй яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд одоо бэлгээ өгнөө. Бэлгээ өгнө. За манай За Lemon Bakery гэдэг залуучуудын маань хийдэг бекери байна. За Идэр баялаг гэдэг махмахан бүтээгдэхүүний 20 жилийн хүүхдтэй компани байна. за баярлалаа. За тэгээ iEcos гэдэг тус байна. За тэгээд энэ подкастын маань дэмжсэн зөндөө олон хүмүүс байгаа. Одоо нэг 10-нд байдаг одоо таны тавилга гээд. Тэгэл гих мэтлээ олон залуучуудын ийм гоё нэгдэл болсон ийм одоо подкаст байгаа. Тэгээд Эрдэнэ хотын 50 жилийн утгагүй болгож байна. Тэгээд та 50 жилийн ойд одоо ингээд бас манай зочин юмрт хүрэлцэн ирсэн явдалд маш их гэлалаа. Баярлалаа. Та бүхэндээ бас баярлалаа. Намайг өрсөн явдалд үнэхээр их баярлж байна. Бас одоо мундаг том мастер хүн намайг өрж байна шүү дээ. Үнэхээр баярлалаа. Баярлалаа чамд. За баярлалаа хаа. За. Эвэнд тэтгэгч байгууллагууд Lemon Bakery, iEco Цэврос, Идэр баялаг, таны тавилга, Аз Лагшман. Эрдэнэ хотын түүх 50 жилийн өмнө тохиолдуулсан Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл болон бизнес эрхлэх залуусаа дэмжих контент маркетингийн ажлууд хийхээр төлөвлөд байна. Үүнд подкаст, real marketing content, donation marathon content гэх ажлууд багтана. Энэхүү танд санал болгож буй 3 контентыг та 600,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр дэмжлэг үзүүлж ирээдүйн болсон хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хийж бидний санаачилсан. Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хүүхдийн тасагт эрчим дэмжлэгээний хэсэгт таньдуулах 20 сая төгрөгийн аянд нэгдэх юм. Ингэснээр та Эрдэнэт 50 жил миний онцлог 50 залуу подкаст нэвтрүүлэгт оролцох мөн танд 200,000 төгрөгийн гарын бэлэг үлдэх болно. Эрдэнэт хотын ирээдүйн болсон хүүхдүүдтэй эрүүл мэндэд нь бодит хөрөнгө оруулалт хийх, таны бизнес real marketing контенттой болох, donation marathon контенттой болох, Эрдэнэтийн залуус 50 ивент арга хэмжээнд урилгаар оролцох боломжийг эрхэм Эрдэнэт хотын иргэн бизнес эрхлэгч танд санал болгож байгаадаа баяртай байна.